Турбо кино суугт эргээд тавтай морил бид ээлжид цувралаа эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаад 2026 онд нээлттэй хийсэн Shop for Killers буюу алуурчдын дэлгүүрийн 2 дугаар бүлгийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд кинонд орцгаая. Энэ анги нэгэн барилгын дотроос эхэлнэ. Бэл нэвтрхийг хоригдсан тусгай бүс рүү орж байгаа харагдана. Ажилчдын нэг нь түүнийг анзаарч "Багийн ахлагч, та хаашаа явж байгаа юм бэ?" гэж асууна. Гэвч тэр юу болж байгааг ойлгож хариу үйлдэл үзүүлж амжихаас өмнө гинэт ослын тохиолдол хангинаж эхэлдэг. Бэл тэр даруй ажилтныг зохиж унгаан ухаан алдуулна. Дараа нь бууга гаргаж ирээд хан руу гална. Харин ханны нөгөө талд нэг эрэгтэй зогсож байгаа нь харагдана. Тэр хүн нүүрнийхээ багийг тайлахад тэр нь Жим маань байлаа. Жим маань Бэлийг харсан даруйдаа түүн рүү гал нэж эхэлдэг. Гэвч дараа нь яг юу болсныг бидэнд харуулахаас өмнө үйл явдал цаг хугацааны хувьд ухарч энэ бүхэн хэрхэн эхэлснийг тайлбарлаж эхэлдэг. Үүнээс өмнө Жим маань гэртээ байсан юм. Тэр угаалгын өрөөндөө зогсоод өөрийнхөө биеийг харж байлаа. Гэвч удалгүй бид тэр нь үнэндээ түүний жинхэнэ бие биш гэдгийг ойлгоно. Тэр бол хуурамч цогцос байж. Энэ үед гадаа Юмын маш их сандарсан байдалтай хашгирч хин нэгэнд "Битгий тгийж, үүнийг битгий хийгээч" гэж зөвхрөнгөө баран хэлж байлаа. Юмын угаалгын өрөөнд орж ирэхдээ Жиманыг нас барсан мэт хэвтэж яхахыг харна. Гэвч үнэн хэрэгтээ Жиман үхээгүй байлаа. Жинхэнэ Жиман ойролцоо нуугдаж болж байгаа бүхнийг хажиглаж байсан. Тэр Юмын нэг л аимшигтай эвгүй байдлаар инээж байгааг анзаарна. Ингэснээр Жиманы энэ хурамч үхлийг урьдчилан төлөвлөсөн байсан нь тодорхой болдог. Удалгүй мөрдөгч Жинүү хэргийн газар ирээд хэн нэгэн рүү уцтана. Тэр Жиман хэдэн цагийн өмнө нас орсон. Түүнд үлдсэн цорын ганц гэр бүлийн хүн нь түүний зэ охин Жиан. Тиймээс энд дахиж олон цагтаа оролцуулах шаардлагагүй. Цогцыг оршуулгын ажиллагаанд бэлтгэхээр эмнэлэг рүү авч явах хэрэгтэй гэж холбогдох хүмүүст мэдэгддэг. Гэвч бид тун удалгүй Жиманы үхэл гэгч нь бүхэлдээ зохион байгуулсан жүжиг байсныг олж мэднэ. Нууц контейнерын дотор Жиман Часын болон Паса нартай уулзна. Тэд энэ бүхнийг маш нарийн тооцоолж урьдчилан төлөвлөсөн гэдгийг хэлдэг. Жиман тэдэнд "Бид хурдан хөдлөх хэрэгтэй. Даалгавраа дуусгахад бидэнд ердөө 62 цаг байна" гэж хэлнэ. Тэдний гол байна Babylon Agency байлаа. Энэ бол Бэл болон бусад аюултай ажиллагааны ажилтнуудын ажилдаг байгууллага. Тэд дорооны тусламжтайгаар Babylon-ы байгууламжийг нь ажиглаж дотогш нэвтрэх арга замыг хайхыг оролддог. Гэвч Babylon-ы хамгаалалтын систем маш өндөр түвшний боловсронгуй байсан учраас дотгош нэвтрэхэд туйлын хэцүү байлаа. Тэр байгууламжийн дотор маш нууц нэг зүйл хадгалагдаж байгаа. Тэр нь усан доор байрлах нууц сервер. Тэр усан доорх серверт Бэлийн нууц ажиллагаануудтай холбоотой мэдээлүүд хадгалж байгаа юм байна. Файлууд дотор Бэлийн гүйцэтгэсэн ажиллагаануудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бий. Бас түүний хүмүүсийн талаарч мэдээлэл байгаа. Бүр түүгээр зогсохгүй зарим ямар ч гин бороогүй хүмүүс хүртэл бай болсон гэдгийг нотлох баримтууд тэнд хадгалж байгаа юм байна. Жиман бусдад "Хэрвээ бид энэ мэдээллийг олж авч чадвал Бэлийг хяналтандаа оруулахад ашиглаж чадна" гэж тайлбарлана. Хэрвээ Бэл тэдэнд хамтран ажиллахаас татгалзвал тэд энэ бүх мэдээллийг дэлхийн нийтэд ил болгож чадна. Ингэснээр Бэлийн нэр хүндийг бүрэн унгаж түүнийг сүрүүлэх боломжтой болно. Гэхдээ нэг том асуудал байгаа. Тэр сервер рүү нэвтрэх нь маш хэцүү. Тэдэнд сервер рүү нэвтрэх ганцхан боломж гардаг. Тэр нь системийг шалгахаар засвар үйлчилгээний ажилчид ирэх үе байгаа. Тиймээс тэд засвар үйлчилгээ явагдах тэр богинохоо хугацаанд серверийн бүх мэдээллийг татаж авахар төлөвлөгөө боловсруулна. Мөн тэд тусгай нүүрний баг бэлтгэж эхэлсэн байна. Энэ багийг ашигласнаар Жиман өөрийгөө Бэл шиг харагдуулж түүний дүрд хувирах боломжтой болно. Энэ хооронд Жиан аваг ах руугаа залхахаар оролдоно. Гэвч утсыг нь Жинүү авдаг. Жинүү түүнд маш хүнд мэдээд болгоно. Тэр Жианд "Жиман нас барсан" гэж хэлдэг. Жиан тэр даруй эмнэлэгт ирнэ. Тэнд түүнд Жиманы цогцос гэж итгүүлсэн хуримч цогцыг үзүүлдэг. Жиан ч харсан зүйлдээ бүрэн итгэж аваг ахыгаа үнэхээр нас барсан гэж боддог. Дараа нь Жинүү нууцаар Жимантай холбогдно. Тэр Жиан хуримч цогцыг хараад үнэхээр Жиман гэж итгэсэн болохыг түүнд баталж хэлдэг. Жиман Жинүүд "Сайн ажиллаа" гэж хэлдэг. Гэхдээ тэр Жианы сэтгэл бүрэн шархалж ямар их шаналж байгааг мэдчихлээ. Өөрийгөө нас барсан гэж итгүүлсэн Жианд маш хүнд туссныг тэр ойлгож байгаа. Дараа нь Жиман Пасанд "Миний оршуулга 48 цагийн дараа болно" гэж хэлдэг. Пасан тэдэнд тусалж байгаа хүмүүст үнэхээр итгэж болох хэсгэд бас эргэлзэнэ. Гэвч Жиман ноён Кимд итгэж болно гэж хэлдэг. Үүний дараа бид ноён Кимийг Ён Энтэй хамт байхыг харна.
Ёнгийн түүнээс уучлалт гуйж босон явдал миний буруу байсан гэж хэлнэ. Гэвч ноён Ким санаа зовлтгүй. Би чамайг хизээч буруу тууж байгаагүй гэж тайвшруулдаг. Дараа нь Ёнгийн өмнө нь Сон гэдэг хүн өөр дээр нь ирж нэгэн санал тавьсан тухайг ярьж өгдөг. Гэхдээ тэр үед Ёнгийн уг саналыг хүлээж авахаас татгалцсан юм байна. Үүний дараа Ёнгийн ноён Кимд дүүрэн мөнгөтэй чемдан үзүүлнэ. Мөн түүнд нэг захидал өгдөг. Тэр захидалд тэдэнтэй хамтран ажиллах боломжийг мөн санал болгосон байлаа. Хэрвээ тэр саналыг хүлээн зөвшөөрвөл түүний унсан, сэвцэн нэр хүндийг дахин сэргэж өгнө гэж тэд амлаж. Харин Жиман болон түүний багийнхан Бэбилоны байгууламж руу нэвтрэхийн тулд хамгаалалтын ажилтны үнэмлэх хэрэгтэй байлаа. Тиймээс тэд Кимийг анилдаг. Тэд Кимийн утас руу с ิจ гтэй нэгэн холбоос илгээнэ. Эхэндээ Ким тэр холбоосон дээр дарахаас татгалздаг. Тэр ямар нэгэн с ิจ гтэй зүйл байгааг анзаарсан бололтой. Гэвч эцэст нь тэр холбоосон дээр дарчдаг. Ингэснээр түүний утас хакерт боллоо. Үүний ачаар Часим Кимийн хамгаалалтын мэдээллийг хуулж авч чаддаг. Дараа нь тэр мэдээллийг ашигласан Кимийгтэй яг адилхан хуурамч нэвтрэх үнэмлэх хийдэг. Одоо тэдний Бэбилон руу нууцаар нэвтрэх төлөвлөгөө эхлэхэд бэлэн боллоо. Улгу нэгэн ачааны машин Бэбилоны байгууламж руу ойрт ирдэг. Ачааны машин дотор хэд хэдэн контейнер байлаа. Тэдгээр контейнерийн дотор Пасан болон Жинүү нуугдсан байдаг. Гэвч хамгаалалтын ажилтнууд хяналтын камер дээрээс ямар нэгэн с ิจ гтэй зүйл олж харна. Тэд Часиныг зогсоогоод эдгээр контейнер дотор юу байгаа юм бэ гэж асууна. Часин зүгээр л хог байгаа гэж хариулдаг. Гэвч хамгаалагч түүний хэлсэнд итгэхгүй тэд контейнеруудыг шалгана гэж шаардна. Ингээд хамгаалагчид нэг контейнерыг онгойлгож үзнэ. Гэтэл дотор нь эмнэлгийн хэрэгслүүд байлаа. Түүнээс маш муухай тэсгийн аргагүй өндөр үнэртжээдэг. Эцэст нь хамгаалагчид цааш нь нарийн шалгалгүйгээр ачааны машиныг нэвтрүүлэхээр шийдлээ. Ингэснээр Жиманы багийнхан Бэбилоны байгууламжийн дотор амжилттай нэвтэрч чадна. Энэ хооронд Мина Солонгос дээрнэ. Жиман Бэбилоны байгууламжийг холоос ажиглаж ялаа. Тэгсэн Жиман нэг утасны дуудлага хүлээж авна. Түүнд Мина гэмтсэн тухай мэдгдлээ. Энэ мэдээг сонсоод Жиман төлөвлөгөөгөө өөрчлөхөөс өөр аргагүй болно. Тэр Пасан болон Жинүү хоёрт буцаад ир гэж хэлдэг. Гэвч Пасан түүнийг тайвшруулж би Жианыг хамгаална гэж хэлнэ. Үүний дараа Жиман ажиллагааны дараагийн шатанд бэлтгэж эхэллээ. Тэр өмнө нь бэлтгэсэн Бэлийн нүүртэй тусгай багийг зүүн. Ингэснээр гаднаас нь харахад Жиман яг л Бэ шиг харагдана. Гэхдээ зөвхөн нүүр царай адилхан байх нь хангалтгүй. Тиймээс тэр тусгай технологи ашиглан Бэлийн дуу хоолой хүртэл дуурайлган хуулдаг. Одоо Жиман царай дөрөхтүүдийг дуу хоолойгоор ч Бэлийн хувьсан төрх боллоо. Яг энэ үед Часин Кимээс хуулбарлан авсан хуурамч үнэмлэхийг ашиглан Бэбилоны байгууламж руу нэвтэрдэг. Часин дотогш орсныхан дараа агааржуулалтын хоолоогоор дамжин серверийн өрөө рүү хөдөлж эхэлдэг. Харин гаднаас Жинүү түнд хаашаа явах, ямар замаар хөдлөхийг зааж чиглүүлж байлаа. Энэ хооронд Бэлийн дүрд хувирсан Жиманыг хамгаалалтын ажилтнууд зогсооно. Тэд түүний хэн болохыг шалгахаар дөхөж ирдэг. Хамгаалалтын ажилтнууд Жиманыг зогсоож түүний хэн болохыг шалгаж эхэлнэ. Тэд түүний мэдээллийг баталгаажуулахын тулд холбогдох газар руу утасна. Гэвч Жиманы багийнхан айл хэдийн харилцаа холбооны системийг хакердсан байдаг. Тиймээс хамгаалагчид шалгалт хийхэд бүх мэдээлэл нь зөв мэд баталгаажна. Ингээд Жиманыг ямар ч асуудалгүйгээр дутгаж нэвтрүүллээ. Гэсэг хэдийч ажилтнуудын нэг нь Жиманы үлдлээс ямар нэгэн хачиргалтай с ิจ гтэй зүйл анзаарчдаг. Жиман зэвсгийн өрөө рүү орно. Тэр бууга буцааж өгөх гэж байгаа мэдтүр үзүүлнэ. Гэвч өрөөнд ормогцоо хамгаалагчдыг зохиж ухаан албална. Дараа нь тэндээс хэдийдэн зэвсэг авч тэдгээрийн дундаас винтобу авдаг. Гэтэл гинт хамгаалтын нэг робот Жиманыг сканердэж эхэлнэ. Робот үнийг шалгасныхан дараа шууд давталдаг. Удалгүй өөр нэг хамгаалалтын робот бас гараад ирнэ. Ингээд хоёр робот зэрэг Жиман руу дайрч Жиман тэдэндээ тулалдаж эхэлдэг. Жиман хамгаалалтын роботуудтай тулалдаж байх хооронд Часин серверийн өрөөнд хүрч чадна. Яг энэ үед засвар үйлчилгээний багийнхан ч ирсэн байдаг. Энэ нь сервер удахгүй төр унтрна гэсэн үг аа. Иймээс тэдэнд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бүр маш богино хугацаа үлдсэн гэсэн үг. Энэ хооронд Жинүү жинхэнэ Бэл хаана байгааг олж тогтооно. Тэр Бэлийн байршлыг Жиманд тэр даруй мэдэгддэг. Харин өмнө нь Бэлийн дүрд хувирсан Жиманыг сэжиглэж байсан ажилтан захирал дээр очино. Тэр Бэл с ิจ гтэй үйлдэл гаргаж байхыг би харсан гэж мэдээлдэг. Энэ хооронд Жиман өөрлөө дайрсан роботуудыг устгах чадна. Мөн хамгаалтын ажилтнуудыг ч буулгаж авдаг. Харин Часин сервер дээр хадгалагдаж байсан мэдээллийг амжилттай татаж авч дуусгалаа. Тэдний зорилго биелсэн байлаа. Гэвч тэдний байгууламжаас гарч амжаагүй байхад нь ухаан алдсан байсан хамгаалтын ажилтнуудын нэгэн сэргэж Ослын тохиолын товчлуурыг дарчдаг. Үүний улмаас Бэбилоны байгууламж бүхэлдээ бүрэн төгжигдэнэ. Ингээд үйл явдал ангийн эхэнд бидний харсан хэсэг рүү буцаж ирлээ. Жиман эцэст нь Бэлтэй нүр тулна. Тэр Бэл рүү шууд гал нээдэг. Гэвч Бэл мултарч зүхтэж чаддаг.
Жиман түүний араас хөн. Энэ үед улам олон зэвсэгтэй цэргүүд хурж ирж Жиманыг устгахыг оролдоно. Гэвч Жиман тусгай төхөөрөмж ажилуулсан. Тэр төхөөрөмж маш хүчтэй дууны давтамж үүсгэдэг. Түүний нөлөөнд орсон цэргүүд тулалдах чадваргүй болж Жиманыг зогсоож чадхаа болдог. Жиман боломжийг ашиглан Бэлийн араас үргэлжлүүлэн хөөж эхэлдэг. Эцэст нь түүнийг гүйцэж очино. Ингээд Жиман болон Бэл хоёрын хооронд ширэн тулаан эхэлнэ. Тэд бие биерүүгээ хутгаар тарина. Аль аль нь бууж өгөхийг хүссэнгүй. Хоёулаа эцсээ хүртэл тулалдана. Гэвч эцэст нь Бэл дахин зогтож чадна. Жиман түүнийг энэ удаа бүр мөсөн дуусгахыг хүсэжсэн ч Бэлийг хөнөөж амжихгүй. Удалгүй хамгаалтын ажилтнууд Жиманыг бүх талаас нь бүсэлчдэг. Жиман барилгын дээвэр дээр гарч өөрийг нь аврахаар ирэх ёстой нисдэг тэргийг хүлээн. Гэвч энэ үед Ёнген өөрийн багийнхантай хамт гараад ирнэ. Тэр Жиманд буужиг гэж тушаана. Удалгүй 2 дрон нисээд ирнэ. Ингэснээр Жиманд зүгтах ямар ч гарц үлдээгүй мэт боллоо. Түүнийг бүх талаас нь бүсэлсэн учраас нөхцөл байдал бараг найдваргүй болчих. Гэвч яг бүх зүйл дууссан мэт санагдах тэр мөчөөд Жинөө нисдэг тэргээр хурж ирнэ. Жинөө тэдэн рүү чиглэж байсан 2 дроныг устгачдаг. Ингэснээр Жиманд зүгтах таатай боломж гараад ирлээ. Тэд нисдэг тэргээр зүгтэж байх үед Жиман буудуулдаг. Гэсэн хэдий ч Жинөө болон түүний багийнхан Жиманыг амжилттай аварч чадлаа. Харин Ёнен тэднийг холдон зүгтхийг харахаас өөр юу ч хийж чадсангүй. Үүний дараа хэсэг хүмүүс Жианы гэрт ирнэ. Тэд бидэнд цэвэрлэг хийхээр ирсэн гэж хэлдэг. Гэвч удалгүй тэд нэг машин гэрлүү ойртож ирж байгааг анзаардаг. Тэд Жианд нуугдаарай гэж хэлнэ. Гэвч Жиан нуугдахаас татгалзана. Учир нь тэр ирж байгаа хүн хэн болохыг өөрийн нүдээр харахыг хүсжээ. Машин ирж зогсоход эхлээд жолооч нь бууж ярина. Жиан түүнийг хараад би энэ хүнийг таньдаг илүү гэж гайхна. Тэгсэн араас нь Жинүү гараад ирдэг. Харин Жинүү ганцаараа ирээгүй байлаа. Тэр Жиманыг авчирсан байв. Жиан аваг ахыгаа амьд байхыг хармагцаа шууд түн рүү гүйж очлоо. Гэхдээ баярлсандаа тэрхэн оронд тэр Жиманыг уурлаад зохиж эхэлдэг. Учир нь Жиман өөрийгөө үгсэн гэж түнд итгүүлж маш их шаналгаатай байдалд оруулсан штэ. Жиан аваг ахтай маш их ууралсан байлаа. Тэгээд Жиман түүнийг тайвшруулахыг хичээгээд уучлаарай гэж хэлдэг. Ангийн төгсгөлд үйл явдал Японы Осака хот руу шилжинэ. Тэнд Күй хэмээх нууцлаг эмэгтэй анх удаа гарч ирнэ. Тэр нэг утасны дуудлага хүлээн авлаа. Утасны цаанаас чи даалгавраа хизээ дуусгах юм бэ гэж асуудаг. Харин Күй би аль хэдийн нэг зүйл дээр ажиллаж байгаа гэж хариулна. Нөгөө хүн нь захирал чамтай уулзахыг хүсэж байна гэж хэлэхэд нь Кью надад за байхгүй гэж хариулдаг. Харин утасны цаадаг хүн Жиманы нэрийг дуртахад Кьюгийн байдал тэр даруй өөрчлөгдөнө. Тэр гинэт нухацтай бодож би Жиманыг санаж байна гэж хэлнэ. Ингээд цувралын 2 дугаар улирлын 1-р анги төгслөө. 2 дугаар анги Бэл болон Янын хоёр Жиманы гэрийн ойр орчмыг шалгаж байгаагаар эхэлдэг. Учир нь тэд ойр хавьд нь хэдэн с ิจ гтэй эрэхтэй байгааг олж харсан байлаа. Эхэндээ тэднээс ямар ч өр бусын с ิจ гтэй зүйл олж чадсангүй. Гэвч удалгүй тэд газар доогуур орсон жижиг хонголыг олдог. Тэд хонгол дотор юу байгааг шалгахын тулд робот оруулна. Гэтэл удалгүй тэр хонгол дотор олон арван нуусан тэсрэх бөмбөг байгааг олж мэддэг. Гинэт бөмбөгнүүдээс дохио өгсөн бип гэсэн чимээ гарч эхэлдэг. Бөмбөгнүүдэд дэлбэрэх гэж байгааг ойлгосон хүмүүс ам гарахын тулд тэр даруй хорогдох газар руу гүйлдэнэ. Хэдхэн хормын дараа асар хүчтэй дэлбэрэлт болж газар доорх хонгол бүхэлдээ сүрдэг. Бэл дэлбэрэлтэнд өртгөөс арай их мултарч чадлаа. Ууралсан Бэл Жиман хааны газраас биднийг ажиллаж байгаанд гарцаагүй гэж хэлдэг. Түүний таамаг зөв байлаа. Жиман ойролцоох талбайгаас болж байгаа бүхнийг Жинүүгийн хамт ажиллаж байдаг. Жиман мэрэгэн буудагчдын Винтавара Бэлийг шууд устгах талаарч бодно. Тэр бууга ашиглан Бэлийг буудах боломжтой байлаа. Гэвч Жинүү түнд нэг зүйлийг сануулна. Бэлийн унаж байгаа машин сум нэвтэрдэггүй хуйгалсан машин байлаа. Тиймээс одоо Бэл рүү буутах нь ямар ч үр дүнгүй. Буутсан сум машинд нэвтэрч чадахгүй учраас тэр оролдлого утгагүй болох байлаа. Үүний дараа үйл явдал цаг хугацааны хувьд 1 жилийн өмнөх үе рүү шилжинэ. Жиан гадаа гүйж явахдаа аваг ах Жимантайгаа хамгийн сүүлд ярилцсан яриагаа эргэн сандаг. Тэр үед Жиман болсон бүх зүйлийн төлөө Жианаас уучлалт гуйсан байв. Тэр болсон бүхний төлөө намайг буруутгах бүрэн эрх чамд би гэж хэлдэг. Гэсэн хэдий ч Жиман өөрийн хийсэн бүх зүйл нэг л зорилготой байсан гэдгийг түнд ойлгуулахыг хичээнэ. Тэр бүхнийг Жианыг хамгаалахын тулд хийсэн гэж хэлдэг. Учир нь Жиман Жианыг алдах тухай бодлыг ч төвчж чадахгүй байлаа. Эцэст нь Жиан аваг ахтайгаа үнэнтэй нүр тулан ярилцсан. Тэр Жиманд би таныг жирийн нэг бизнес эрхлэгч биш гэдгийг үргэлж гадарладаг байсан. Харин одоо би үннийг мэддэг болсон. Та нууцаар зэвсэг нийлүүлж зардаг. Таны зарсан тэр зэвсгүүд эцэстээ тоо томшгүй олон хүний амийг авч уддаг гэж хэлдэг. Жиман түүний хэлсэн зүйлийг үгүйсгэсэнгүй. Тэр өөрийгөө өмгөөлж худлаа хэлхийг ч оролцсонгүй. Харин тэмээ үнэн гэж хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Жиман өөрийн бий болгосон бүх зүйл эцсийн дүндээ Жианы ирээдүйн төлөө байсан гэж тайлбарлана.
Тэгээд одоо чийч гэсэн энэ ертөнцийн нэг хэсэг болсон гэж Жианд хэлнэ. Гэвч Жиан үүнийг мэдээж эсэргүүцнэ. Тэр аваг ахыхан аюултай бизнестэй ямар ч холбоотой байхыг хүсэхгүй байлаа. Жиан би энэ бүхнээс явмаар байна. Би эндээс гарч өөр амьдралаар амьдрмаар байна гэж хэлдэг. Тэгээд Жиманд өмнө нь өөрт нь өгчээсэн амлалтыг сануулна. Жиман нэгэн цагт түүнд чи ямар ч сонголт хийсэн би чамайг үргэлж дэмжинэ гэж амласан байж. Жиман хэлсэн амлалтандаа хүрч Жианыг шинэ амьдрал эхлүүлэхэд нь бэлтгэн. Тэр Жианд гарбуу өгнө. Мөн түүнд цоошин хурамчнэр шинэ нэг хэн болохыг нь бэлтгэж өгсөн байлаа. Одооноос Жиан Эрин гэдэг нэрээр амьдрах болно. Жиман түүнд одооноос эхлээ чи өөрийн хүчээр амьд үлдэх хэрэгтэй гэж хэлдэг. Жиан явхаас өмнө Бродер түүнтэй уулзна. Тэр Жианы аюулгүй байдалд хэрэг болох зүйлсээр дүүргэсэн нэг цүнх өгдөг. Тэгээд очих хөстэй газраа хүрэхээс нааш энэ цүнхийг битгий онгоолгоорой гэж захидаг. Жиан хошигнон Бродерт Жимантай нийлж яагаад намайг нууцаар ажиглах хяналтын камер суйрлуулж болохгүй шүү. Хэрвээ тэгвэл би чамайг халаа шүү гэж анхааруулна. Бродер түүний хэлсэнд инээгээд би тийм зүйл хийхгүй гэж амлана. Ингээд тэд хоорондоо салах яц гүйцэтгэн. Үйл явдал эргээд одоогийн цаг үе рүү шилжлээ. Жиан одоо хүн цөтэй нам гүм нэгэн арал дээр 50 амьдралаа үргэлжлүүлж байлаа. Тэнд үүжийн химээх залуу загсчин амьдардаг. Тэр завин дээр ажиллаж байхдаа Жианыг анзаарна. Тэр орой Жиан гэртээ буцаж ирнэ. Тэгээд галтайгондоо аяг тавга угааж эхэлдэг. Гэтэл Жиан гинэт Сонжог харсан мэт хин юм үзэн. Түүний өмнө Сонжоо байгаа мэт аимшигтай дүр зураг харагддаг. Гэвч энэ бүхэн бодит зүйл биш байлаа. Эдгээр аимшигтай дүр үзэгдэл нь Жианы өнгөрсөнд туулсан зүйлсээс үүдэлтэй сэтгэлийн шарах гэмтлийн үр дагавар байв. Гэсэн хэдий ч өнгөрсөн үеийн тэр аимшигтай дурсамжууд түүнийг одоо хүртэл заваасаар байдаг. Маргааш нь Үүжийн далайн эргийн ойролцоо автаа хамт ажиллана. Харин Жиан буюу одоо Эрин нэрээр амьдарч байгаа бүсгүй тоцооны эмэгтэйчүүдэд өдөр тутмын ажилд нь тусалдаг. Тэнд байсан эмэгтэйчүүдийн нэг түнд ингэж яарах хэрэггүй. Энд бид бүгд цагаар цалинждаг. Тиймээс чи ажлаа хурдан хийлээгээд илүү мөнгө авахгүй штэ гэж хэлдэг. Жиан буюу Эрин түүний хэлснийг сонсоод чимээгүйхэн толгой тохино. Гэсэн ч тэр ажлаа бусад хүмүүсээс хамаагүй хурдан хийж бүгдийг нь бусдаас төрүүлж дуусгадаг. Бусад хүмүүсийн ажил дуусаж тарах цаг болоогүй байхад Эрин айл хэдийн ажлаа дуусгачихсан явдаг. Түүнийг явсны дараа тосгоны хүмүүс түүний талаар хоорондоо ярилцаж эхэлнэ. Тосгоныхан тэр энд ирээд жил гаруй хугацаа өнгөрсөн гэхдээ баг хинтээж ярьдаггүй гэж Жианы талаар ярилцсан. Энэ үед Үүжинч тэдний ярианд оролцдог. Тэгэхэд тосгоныхон Үүжинийг гэрлэх талаар нь тоглоом шоглоомоор цаашлуулна. Тэндээс нэг настай эмэгтэй Үүжинд Эрин аль хэдийн гэртээ харьчихсан болохоор энэ хоолыг түүнд хүргээд өгчих гэж хүсдэг. Үүжинч бас зөвшөөрнө. Гэхдээ Жианы гэрлөө очих замдаа тэр баг зэрэг сандарч байлаа. Тэр Жиантай уулзахаараа юу гэж хэлэхээ хүртэл урьдчилан давтаж бэлддэг. Удалгүй Үүжин Жианы гэрийн гадаа ирнэ. Тэр хаалгыг нь тогших гэж байтал гэрийн дотор Жиан дахин нэг аимшигтай хар дарсан зүгднээсээ хорлон сэрнэ. Түүнийг орлохыг сонсон Үүжин Жианыг ямар нэгэн аюулд орчлоо гэж боддог. Иймээс түүнд туслахын тулд шууд хашааны ханыг давж орно. Харамсалтай нь Үүжин хашаа давж орж ирмэгцээ Жианы байрлуулсан хамгаалтын өрхний нэгийг шууд хайчлуулчихдаг. Чимээ гарахыг сонсон Жиан тэр даруй бууга шүрч аваад гатгшгүн гарна. Тэр гэрт нь үл таних хүн нэвтэрч орж ирлээ гэж л боддог. Гэвч удалгүй Жиан нэвтэрч орсон хүн нь дайсан биш ердөө Үүжин болохыг ойлгоно. Үүжин сандарч эвгүүрхсэн байдалтай би зүгээр л чамд хоол хүргэж өгөхөр ирсэн юм а гэж тайлбарлана. Жиан ч өөрөө баг зэрэг эвгүй байдалд орно. Тэр барьжсэн зэвсгээ яар нууж Үүжинийг урхинаас суллаа. Дараа нь түүнийг буцааж явуулна. Үүжинийг явсны дараа Жиан өөрийн нууц хяналтын өрөөнд орно. Эндээс Жиан гэр болон хашааныхаа эргэн тойронд нууц камер суйрлуулсан болох нь ил болдог. Тэр хяналтын дэлгэцүүдэд ажиглаж байхдаа Үүжинийг гэрийнх нь гадаа шууд яваад өгөлгүй хэсэг хугацаанд эргэж тойрон сатаж байгааг анзаардаг. Эцэст нь Үүжин тэндээс явлаа. Энэ хооронд өөр газар Инсоп Жимантай уулзахаар хүлээж байлаа. Нэг эмэгтэй түүн дээр ирээд танд утасны дуудлага ирсэн байна гэж хэлдэг. Утасны цаанд байгаа хүн нь Жиман. Инсоп би чамайг хэдэн цаг хүлээлээ гэж гомдлоно. Харин Жиман маш тайвнаар би анханасаа чамтай энд ирж уулзах бодлого байсан гэж хариулдаг. Учир нь Бэбилоныхон тэр газрыг өөрсдийн агентуудаар нууцаар бүсэлсэн байж. Инсофт үүнийг батлахын тулд Жиман нуугдаж байгаа агент бүрийн зургийг түүнд илгээнэ. Үүгээр зогсохгүй Жиман өмнө нь Бэбилоны серверээс хулгайлан авсан маш нууц мэдээллүүдийг хамтд нь явуулна. Тэр файлууд дотор Бэбилоны зохион байгуулж ирсэн нэг нууц алалгын ажиллагааны мэдээлэл байдаг. Тэр ажиллагааны байна Камбожийн ерөнхий сайд. Жиман Инсофт анхааруулan Бэбилон надтай хамтран ажиллахад бэлэн болсон цагт л би хэлэлцээр хийнэ гэж хэлдэг. Харин тэд хамтран ажиллахаас татгалзвал Жиман Бэбилон байгууллагын бүх нууц мэдээллийг олон нийтэд задруулна гэж сүрдүүлнэ. Утасны яриа дуусны дараа Инсоп маш их гайхна.
Жим маань тэнд нуугдаж байсан агентуудын талаар яаж мэдсэн болов? Инсоп гаднаа өөртөө ихтэй хэвээр байгаа мэт харагдахыг хичээнэ. Гэвч дотроо ямар нэгэн зүйл буруу болсныг мэдэрч сэжиглэж эхэлдэг. Тэр машиндаа суухад гинэт Жиман аль хэдийн машины дотор сууж түүнийг хүлээж яадаг. Жиман юу ч болоогүй мэт тайван бид машин угаалга руу явна гэж хэлнэ. Ингээд тэд машинаа хөдлөглөө. Замд явж байхдаа Инсоп Бэбилоны агентууд тэр уулзалтын газар ирнэ гэдгийг би ерөөс огт мэдээгүй. Энэ талаар надад ямар ч мэдээлэл байгаагүй гэж өөрийгөө өмгөөлнө. Харин Жиман хилцээр хийхийг зөвшөөрөхдөө хоёр болцол тавина. Нэгдүгээрт удахгүй болох гэж байгаа тэр дан хизээч эхлэх ёсгүй. Хоёрдугаарт миний зээ охин Жианд хизээч хор хүргэж болохгүй. Хэрвээ Бэбилон энэ хоёр болцлыг хүлээж авахаас дадгалзвал Жиман өөрт байгаа бүх нууц файлыг ил болгоно гэж дахин сүрдүүлдэг. Яг энэ үед Бэбилоны төв байранд Жин хэмээх нууцлаг эмэгтэй хурж ирнэ. Тэр өөрийгөө би Бэбилоны зүүн Азийн салбарын тэргүүн гэж танилцуулна. Ирсэн даруйтай тэр Жимантай холбоотой үүсэт байгаа нөхцөл байдлыг өөрийнх нь насандаа авч эхэлнэ. Энэ хооронд өөр нэг газар маш чадварлаг Жэй гэдэг алуурчин хөлөг онгоцон дээр гараад ирдэг. Түүний босс тэнд байгаа бүх хүнд та нарт даалгавраа гүйцэтгэх 5 цагийн хугацаа өгч байна гэж хэлдэг. Жэй өөрт хэрэгтэй тоног төхөөрөмж хэрэгслүүдээ хүлээн авна. Дараа нь утсан дээрээ 5 цагийн хугацааг тоолж эхлэх каунтдаунд ажиллуулна. Ингээд тэр мотоциклаа унан маш хурдтайгаар тэндээс хөдлөнө. Харин Бэбилонд Жин Ёнинтэй ярилцаж байлаа. Жин түүнд Жиманы асуудлыг одоо би өөрөө бичлэн шийднэ гэж хэлдэг. Учир нь Ёнинд энэ асуудлыг шийдэхэд аль хэдийн 1 жилээс илүү хугацаа байсан. Гэвч тэр Жиманыг зогсоож чадсангүй. Одоо бүр Жиман Бэбилоны маш нууц мэдээллүүдийг гартаа оруулчихсан учраас Ёнин түүнийг шахаж өөрийн хүснээр хөдөлгөх ямар ч давуу тал үлдээг байлаа. Гэтэл гинэт Бэл ууртаагаар барилга руу дайраа орж ирдэг. Тэр дотогш орох замдаа хит хэдэн хамгаалагчтай тулалдаж тэдний хүчээр таван гарсан байлаа. Жин Бэлд өөрийгөө танилцуулна. Тэр намайг төв удирдлагаас явуулсан. Одооноос эхлээд Жиманыг баривчлах ажиллагааг би удирдна гэж хэлнэ. Үүний дараа Ёнин нэгэн машины зогсоолоос гэр бүлийнхэн рүүгээ уцтдаг. Тэр хүүтэйгээ ярилцдаг. Гэтэл хэдхэн хормын дараа мотоциклийн дуулаг өмссөн Жэй тэнд гарч ирнэ. Жэйг харсан Ёнин юу болох гэж байгааг тэр даруй олгоно. Тиймээс утасны цаанд байгаа хүүдээ гэрийнх нэгээ сайн харж хандараа гэж хэлнэ. Ингээд хүүтэйгээ ярьж исэн утасны дуудлагаа таслана. Ёнин буугаа сугалж гаргана. Харин Жэй хутгаа гаргаж ирнэ. Ингээд тэр хоёрын хооронд маш ширүүн харгас тулаан эхэллээ. Гэвч ур чадварын хувьд Ёнин Жэйтэй огт эн тэнцэхгүй байлаа. Жэй түүнийг тулаанд бүрэн давмгаална. Эцэст нь Жэй ямар ч эргэлзэлгүйгээр Ёниныг хөнөөдөг. Хамгаалалтын нэг ажилтан энэ анлалгыг хяналтын камераар харцдаг. Тэр болсон явдлыг цагдаад мэдэгдэхээр утас руу гараа сунгана. Гэвч түүнийг утсаар ярьж амжихаас өмнө Жэй хяналтын өрөөний цонхны дэргэд ирчиж. Жэй мотоциклийн дуулгаа нүүр нь харагдах хэмжээнд бага зэрэг дээшлүүлнэ. Ингээд хамгаалтын ажилтанд өөрийн царайг зориуд харуулдаг. Дараа нь юу ч болоогүй мэт тайвнаар гараараа баяртай гэж даллаад тэндээс явчихдаг. Үйл явдал дахин хөлөг онгоц руу шилжнэ. Жэйн босс хүмүүсээ шалгаж байхдаа тэдний нэг нь алга болсныг анзаарна. Гэтэл хэдхэн хормын дараа Жэй тайван гэгчэнд буцаж ирлээ. Тэр даалгавар амжилттай биелсэн гэж мэдэгдэнэ. Дараа нь Жэй Жинтэй холбогдно. Жин түүнийг сайн ажиллаа гэж магтдаг. Гэхдээ Жэйд амраг хугацаа өгсөнгүй. Жин түүнд тэр даруй дараагийн шин даалгаврыг өглөө. Энэ хооронд үйл явдал Жианы амьдарч байгаа арал руу буцаж шилжинэ. Тэнд нууцлаг Murder Health байгууламжийн барилгын ажил хүргэлжсээр байлаа. Өмнө нь Үжийн Жианы гэрт ирэх үед болсон явдлаас болж Жиан уцаа санамсаргүй эвдсэн байна. Иймээс уцаа засуулахын тулд хот руу явхаар болсон тосгоныхонтой хамт явдаг. Замд Үжийн түүнд чамд хизээ нэгэн цагт тусламж хэрэгтэй бол над руу хүссэн үедээ залгаж болно шүү гэж хэлдэг. Тэр бүр Жианд өөрийнх нь цээжилэхэд маш амархан улсын дугаарыг өгнө. Жиан үүнд нь талархна. Гэхдээ тэр Үжинд одоо хүртэл бүрэн итгэхгүй байлаа. Хотод ирснийхээ дараа Жиан эвдэрсэн уцаа засуулж авна. Гэвч удалгүй тэр нэгэн хачирхалтай зүйлийг анзаардаг. Автобусанд хамт явж исэн үл таних с ิจ гтэй эрэхтэй түүнийг дагаж байгаа мэт санагдана. Өнгөрсөн үеийн сэтгэлийн шархнаасаа болж одоо хүртэл хин юм харсаар байгаа Жиан нэг агшинд өөр нэг хүнийг сонжоо байна гэж андуурдаг. Гэвч удалгүй тэр харсан зүйл нь бодит биш гэдгийг ойлгоно. Харин нөгөө с ิจ гтэй эрэхтэй түүнийг дагсаар лайлаа. Тэр хүн араас нь салхаа болохгүй байгааг харсан Жиан арга хэмжээ авахар шийднэ. Гинэт эргэж нөгөө эрэхтэйг отож агаад барьж авдаг. Тэгээд чи хин юм бэ? Яг намайг дагаад байгаа юм бэ гэж тулгаалсан. Жиан түүн рүү бараг дайрах шахна. Айж сандрсан эрэхтэй учир байдлыг яаран тайлбарлана. Тэр та ресторанд уцаа санамсаргүй орхиод явцсан юм аа. Би зүгээр л уцсыг тань буцааж өгөх гэж араас чинь явсан юм аа гэж хэлдэг. Жиан нөхцөл байдлыг буруу ойлгосноо мэднэ. Ингээд тэр эрэхтэйг суллан яваалаа. Удалгүй маш хүчтэй бороо орж эхэлнэ. Цагаагаар мууцнаас болж арал руу буцах бүх завны аялал цуцлагдана. Жиан арал руу буцах аргагүй болсон учраас Үжиний өмнө нь хэлсэн үгийг санана. Үжийн түүнд
Хизээ нэг цаг тусламж хэрэгтэй бол над руу залхаараа гэж хэлсэн байдаг. Жиан ихэндээ түн рүү залгах хэсэгтээ эргэлзнэ. Гэвч эцэст нь тусламж хүсгээр шийдэж үүжин рүү туцтдаг. Үүжин түүний дуудлагыг баяртайгаар хүлээн авч өөрийнхөө завьар Жианыг тосож авахар ирдэг. Арал руу буцаж явах замдаа үүжин Жианд хоол хамтдаа идхийг санал болгоно. Энэ үед Жиан түүнээс нэг зүйл асуулаа. Чи яагаад манай гэрээ эргэн тойронд байдаг тэр аюултай бүр хүний амьд хүрч болох өрхнүүдийн талаар надаас юусоо асуугаагүй юм бэ? Үүжин маш энгийнээр хүн бүрд өөрийн гэсэн нууц байдаг гэж хариулдаг. Тэгээд өнгөрсөнд чамд юу тохиолдсныг би мэдэхгүй. Гэхдээ чи ингэж амьдрах болсон бол үүний цаана ямар нэгэн шалтгаан байгаа л ах гэж хэлдэг. Яг энэ үед тэдний завь руу эрг хамгаалтын албаныхан ойртон ирдэг. Тэд үүжинд завиа зогсоо шалгалт хийн гэж тушаана. Үүжийн завныхаа арын хэсэгт байсан ачаануудыг хөдөлгөж эхэллээ. Үүжийн завны арын хэсэгт ачаагаа хөдөлгөж байх үед тэнд байсан нэг бодолтой зүйл бараг задарч доторх нь ил гарах шахдаг. Яг тэр мөчөд Жина үүжиний утас руу нэг зурвас ирэхийг анзаарна. Тэр зурвас нууцлаг Murder Help application-аас ирсэн байлаа. Зурваст илгээмж хаана хүрсэн бэ гэж асууж байв. Энэ зурвасыг харснаар Жиан үүжиний талаар с ิจ төрүүлгүүц нэгэн зүйлийг олж харлаа. Үүжи үнэхээр жирийнийг загасч юм уу? Эсвэл тэр нууцлаг Murder Help-тэй ямар нэг холбоотой юу? Үүний дараа үйл явдал Жиман болон түүний холбоотнууд руу шилжинэ. Жиман өөрийн хүмүүстэй уулзаж байлаа. Гэтэл гинэт Brother маш их сандарсан байдалтай гүн орж ирнэ. Тэр маш ноцтой зочирдон мэдээ авчирсан байна. Хэн нэгэн Murder Help application дээр асар өндөр шагналтай захиалга байршуулсан байна. Тэр захиалгын байн Жиан. Жианыг олж барьж өгсөн хүнд 20 сая $20 шагнал өгөхөөр зарласан байлаа. Өөрөөр хэлбэл одоо асар олон хүн тэр их мөнгийг авахын тулд Жианыг хайж эхлэх аюултай болсон гэсэн үг. Энэ удаагийн анги маань 16 жилийн өмнө болсон үйл явдлаар эхэлнэ. Бид Япон дахь нэгэн зочид буудлын дотор байгаа Кюг харлаа. Уцаар Жинтэй ярьж байна. Удалгүй нэгэн тусгай ажиллагаа эхлэх гэж байна. Жин нөхцөл байдлыг Кюд тайлбарлана. Зочид буудлын дотор террористууд байгаа. Тэд хүмүүсийг барьцаалчих. Барьцаалагдсан хүмүүсийн дунд нэгэн VIP буюу маш чухал хүн болон түүний гэр бүлийнхэн ч байгаа. Тэдний даалгавар бол тэр хүмүүсийг хаврах явдал юм. Жин Кюд дотор нийт хэдэн хүн байгааг шалга гэж хэлдэг. Кю зочид буудлын руу нэвтрэхийн тулд өөрийгөө хоол хүргэж яваа хүн мэт төр үзүүлнэ. Гэхдээ Кюгийн авч яваа ширээний доор буу нухацсан байлаа. Дотор байсан ирчүүд түүнээс хоолыг хүлээн авлаа. Энэ боломжийг ашиглан Кю өрөөнд дотор хэдэн хүн байхыг анхааралтай ажиглана. Шаардлагатай мэдээлэл цуглуулсныхан дараа Кю зочид буудлаас гарч Жинтэй дахин холбогдно. Тэр бидний бодож байснаас илүү олон барьцааны хүн байна гэж мэдэгдэнэ. Иймээс тэд зөвхөн анх төлөвлөсөн хүмүүсээ биш, тэнд байгаа бүх хүнийг аврах шаардлагатай болж. Мөн Кю өөр нэг чухал зүйл хэлдэг. Террористууд ч гэсэн барьцааны хүмүүсийг байлгаж байгаа хэсэг дотор байгааг тэр олж мэдлээ. Жин, чи үүндээ итгэлтэй байна уу гэж асууна. Харин манай хүн, тийм ээ, итгэлтэй байна гэж батлана. Жин тэдэнд цаг маш бага үлдсэн гэдгийг хэлээд бид ажиллагааг нин дараа эхлүүлэх хэрэгтэй гэж тушаана. Кю үнийг зөвшөөрлөө. Тэр өөрийн багийнхантайгаа хамт ажиллагааны газар хүрээд ирлээ. Эхэндээ тэдний ажиллагаа амжилттай болж байгаа мэт харагдана. Тэд хоёр террористыг буулган авч чадна. Гэвч нэг хаалгыг онгойлгоход маш том алдаа гаргаснаа ойлгоно. Учир нь тэр бүхэн өрх байсан. Тэнд урьдчилан тесрэх бөмбөг байрлуулсан байсан бөгөөд гинэт дэлбэрэлт болдог. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас тэнд байсан хүмүүс бүгдээрээ хамь өргөдөнө. Харин Жэй маш хүнд шаргацсан байлаа. Тэр үхлийн эрмэгт хурч Кю дүүгээ аврахаар түн рүү ярангуйна. Гэвч яг энэ үед Жиман хурч ирээд Кюг барин өрөө рүү буцааж татдаг. Кю Жиманы твэрт орон уйлж эхэллээ. Дүүгээ үхэх гэж байгааг харсан тэр маш их сандарч зөвхөрсөн байлаа. Гэвч Жиман түүнийг тайвшруулж санаа зовлтгүй би түүнийг аварна гэж амлалдаг. Үүний дараа үйл явдал өнгөрсөн үеэс одоогийн цаг руу шилжлээ. Одоо Кю гадаа зогсоод хин нэгэнтэй уцаар ярьж байна. Тэр уцаараа Сигма хэмээх эрэгтэй мэдээлэл профайлыг харж байдаг. Харин Сигма яг түүний урд суужлаа. Кю түүнийг дагуулan дотогч орно. Удалгүй Кю болон Сигма хоёр бие биетэйгээ сэтгнэж эхэлдэг. Гэхдээ энэ нь Кюгийн жинхэнэ зорилго биш. Сигмаг анзаараагүй байхад Кю нууцаар түүний хүзүүнд ямар нэгэн бодис тарьдаг. Сигма биед нь ямар нэгэн зүйл буруу болж байгааг мэдэрдэг. Тэр Кюгээс чи надад юу хийчих вэ гэж асууна. Кю түнд чи Бэбилоноос ямар нэгэн зүйл хулгайсан болтой. Тиймээс одоо чи ухах ёстой гэж хэлдэг. Кю болон Сигма хоёрын хооронд тулаа эхэлнэ. Кю Сигмагийн занганаас шүүрш аваад түүнийг хөнөөхийг оролдоно. Гэтэл яг тэр үед чимээ сонссон хэдэн охин ариун цэвэр өрөөний хэсэг рүү ороод ирдэг. Тэд энд юу болоод байгаа юм болоо гэж гайхан дотор юу болж байгааг шалах гэж оролдоно. Гэвч Кю тэр даруй арга сэдэн. Тэр Сигматай дотн харилцаанд орж байгаа мэт ойлгохоор зориуд янз бүрийн чимээ гаргаж эхэлдэг. Үннийг сонсоо охид инээлдээд тэгээд та хоёр өөр газар өрөө хаваачтэй гэж тоглоом шоглоомор хэлээд тэндээс яваад өгчдөг. Охтыг явсны дараа Кю ажиллагаагаа үргэлжлүүлж эцэст нь Сигмаг хөнөөлөө.
Ингээд Q өөрийн хүмүүстэй холбогдож ажиллагаа амжилттай дууслаа гэж мэдээлнэ. Үүний дараа Q-гийн дараагийн даалгавар юу болох нь ил боллоо. Түүний шинэ даалгавар бол Жиманыг барьж авах. Мөн Q Жианы зургийг хардаг. Өөрөөр хэлбэл дараагийн ажиллагаа нь Жиман төдийгүй Жиантай ч ямар нэгэн байдлаар холбоотой болох нь харагдана. Дараагийн хэсэгт Q өөрийн багийнхантайгаа хамт байдаг. Тэд Q-гийн дүү J-гийн хийсэн хурамч ажиллагааг эргэн хянаж дүгнэж байлаа. Гэвч J барьцааны хүнийг аварч чадаагүй учраас тэр ажиллагаа амжилтгүй болсон байв. Q J-гийн гаргасан алдаануудыг нэг бүрчлэн тайлбарлана. Мөн чи ийм байдлаар хийх ёсгүй байсан. Үүний оронд ингэж ажиллах хэрэгтэй байсан гэсэн утгаар түүнд юу өөрөөр хийх ёстой байсныг зөвлөнө. Дараа нь Q багийнхандаа тэдний шинэ даалгаврын талаар мэдээлнэ. Энэ удаагийн ажиллагаанд Q өөрөө багийн ахлагч байх болдог. Тэд Солонгос руу явах ёстой. Тэдний зорилго бол Жиманыг барьж авах. Үүний дараа үйл явдал 2 дугаар ангийн төгсгөлд болсон хэсэг рүү буцна. Жиан үүжиний утсанд ирсэн зурвсыг анзаарсан тэр мөчөөс үйл явдал үргэлжилнэ. Улгүй эргийн хамгаалтын ажилтнууд завин дээр хурж ирээд бүх зүйлийг шалгаж эхэлдэг. Тэдний нэг нь үүжинээс асуулт асууна. Тэр хууль бусаар бараа нэвтрүүлж яж болзошгүй гэсэн мэдээлэл бидэнд ирсэн гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл тэдэнд хууль бус тээвэр буюу контрабандын талаар мэдээлэл ирсэн. Иймээс хамгаалтынхын завийг сайдар нэгжин шалгадаг. Гэвч бүх зүйлийг шалгасны дараач тэд ямар нэгэн хууль бус зүйл олж чадсангүй. Тэгтэл тэд Жианыг анзаардаг. Энэ хин юм бэ гэж үүжинээс асууна. Дараа нь тэд үүжинийг тоглоомоор цаашлуулж найз охин чи юм уу? Үүжин чин эцэст нийгэм гэрлэх гэж байгаа юм биш үү гэж инээлдэг. Үүжин яран үгүйсгэж "Гүйгүй та нарын бодож байгаа шиг зүйл биш" гэж хэлнэ. Хэсэг хугацааны дараа тэд арал дээр буцаж ирнэ. Гэвч Жиан үүжинтэй юу ч ярьдаггүй. Тэр шууд гэрлэх яваад өгнө. Гэртээ ирснийхэн дараа Жиан бродерийн утсыг авна. Тэгээд утаснаас Murder Help аппликейшнийг хайж үзнэ. Жиан уг аппликейшнийг өөрөө утсандаа татаж суулгана. Гэвч аппликейшн руу нэвтэрч чадсангүй. Түүнд нэвтрэхнэр нууц үг эсвэл шаардлагатай мэдээлэл байхгүй байлаа. Дараа нь Жиан утсан дээрээ Жиманы дугаарыг харна. Тэр авга ах руугаа залгах хэсгээ бодож байгаа мэт хэсэг эргэлзэнэ. Гэтэл яг энэ үед хин нэгэн хаалгыг нь тогшдог. Ирсэн хүн нь Үүжин байлаа. Жиан түүнтэй ярилцахаар гатагшаа гарна. Гэхдээ тэр болгоомжоо сулруулсангүй. Жиан гарахтаа буу аваад гардаг. Үүжин түүнд бүх зүйл аль хэдийн нотлогдчихсан байхад чи яагаад надаас юу ч асуугаагүй юм бэ гэж хэлнэ. Харин Жиан би бүх зүйлийг мэдэх сонирхолгүй байна. Одоо яв гэж түүнд хэлнэ. Ингээд Жиан Үүжинийг явуулж өөрөө гэртээ буцаж орно. Тэр даруй юмаа баглаж эхэлнэ. Учир нь Жиан энэ газраас дугтаж арлыг орхихоор шийдсэн байлаа. Тэгээд тэр юмаа баглаж арлаас явахаар бэлдэж байхдаа Санжийг дахин хардаг. Санжи түүнд ингэж зүгтаалаа гэд юу ч шийдэхгүй гэж хэлнэ. Жиан үнийг сонсоод уурлана. Намайг зүгээр орхих гэж Санжид хэлдэг. Хэсэг хугацааны дараа Жиан бродерийн өмнө хэлжсэн үгийг санана. Бродер түүнийг арал руу явахын өмнө нэг цүнх өгөөд арал дээр очсныхан дараа энэ цүнхийг онгойлгоорой гэж хэлсэн бэлээ. Жиан түүний хэснийг дагахаар шийднэ. Тэр цүнхийг авч онгойлгодог. Дараагийн хэсэгт Жиан зав байдаг хэсэг рүү очиж байгаа харагдана. Тэнд тэр камер шиг харагдах нэг төхөөрөмжийг суйрлуулна. Мөн өөрийн гэрийнхээ эргэн тойронд хяналтын системүүдийг байрлуулж эхэлнэ. Энэ хооронд Q-гийн багийнхан Солонгост хүрээд ирнэ. Тэдний зорилго бол Жимантай холбоотой ажиллагаагаа эхлүүлэх байлаа. J эгчээсээ Жиман яг юу хийсэн бэ? Бид яагаад түүнийг барих гэж байгаа юм бэ гэж асууна. Эгч нь Жиман урагч болсон байж магадгүй гэж хариулна. Дүүн үүнийг сонсоод нөхцөл байдал ямар хачирхалтай болсныг хэлдэг. Учир нь анх Жиман Бэбилонд оруулж түүнийг санал болгосон хүн нь Q өөрөө байлаа. Харин одоо Жиманыг ангуучлан барьж авахаар явж байгаа хүн нь мөн л Q болсон байна. Тэгээд дүүдээ нэг зүйлийг сануулдаг. Жиман чиний амийг аварсан штэ. Ингээд үйл явдал дахин өнгөрсөн үе рүү шилжлээ. Өмнө нь Жиман Q-д би дүүгчин аварна гэж хэлсэн тэр үе рүү буцлаа. Жиман J-ийг дагуулan дахин гадагш гарна. Тэр J-ийг өөртөөгөө авч яван эхэлсэн ажиллагаагаа дуусгахыг оролддог. Гэвч удалгүй тэд маш ноцтой зүйлийг олж мэднэ. Тэдний өмнө нь барьцаасан хүмүүс гэж бодож байсан хүмүүс үүндээ террористууд байсан. Террористууд жинхэнэ барьцааны хүмүүсийг барьж авдаг. Тэгээд биднийг эндээс явуулахгүй бол эдгээр хүмүүсийг ална гэж сүрдүүлнэ. Энэ үед Q өөрөө баригдана. Гэвч Q зүгээр бууж өгсөнгөө. Тэр өөрийгөө жирэмсэн эмэгтэй мэд дүрсгэнэ. Тэгээд террористуудаас намайг явуулаач, намайг суллаач гэж гуйна. Гэвч энэ бүхэн үнэндээ тэдний анхаарлыг сарниулах гэсэн Q-гийн арга мэх байдаг. Тохиромжтой мөч ирмэгц тэр цамцныхан доор нуусан хутгийг сугалж гаргана. Тэр хутгаараа дайсны талын нэгийг хөнөөдөг. Дараа нь тэр дайсны бууг авч өөр нэг дайсныг ч устгана. Яг энэ үед Жиман хурч ирнэ. Тэр өөрийгөө би Солонгосын тусгай хүчний ажилтан гэж танилцуулдаг. Q ч мөн өөрийгөө танилцуулж би Бэбилоны багийн ахлагч гэж хэлнэ. Мөн Q тэд Жиманыг энд бас тусгай ажиллагаа явуулж байсныг огт мэдээгүй гэж тайлбарладаг. Q Жиманд хэрвээ та өөрийн ажиллагааны талаар бидэнд өмнө нь хэлсэн бол манай ажиллагаа бүтлгүүдэхгүй байсан ч гэж магадгүй гэж хэлнэ. Гэвч Жиман өөр бодолтой байлаа. Тэр Q-д
Та нарт дотгош нэвтрэхээс өмнө тэнд яг хэдэн террорист байгааг зөв шалгах ёстой байсан гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Жиман тэдний ажиллагаа бүтлгүүцсэн гол шалтгааныг хангалтгүй тагнуул мэдээлэлтэй холбоотой гэж үздэг. Хэсэг хугацааны дараа Жиман Кьютэй дахин уулзна. Кью түүнд би анхны даалгаврын талаар танд хэлж чадаагүй. Учир нь тэр нь манай дөрмийн эсрэг байсан юм гэж тайлбарлана. Жиман түүний тайлбарыг хүлээн зөвшөөрдөг. Дараа нь Кью Жиманаас хамт явж юм уух уу гэж асууна. Гэвч Жиман би удахгүй Солонгос руу буцах гэж байгаа гэж хариулдаг. Жэйч мөн Жиманд өөрийнх нь намыг аварсанд талархна. Жиман явахаас өмнө Кьюг зогсооно. Тэгээд түүнд дараагийн удаа Японд ч бай Солонгост ч бай хаанч дахин уулзсан тэр үедээ хамт юм ууя гэж хэлдэг. Кью түүний үгийг сонсоод инээн. Тэгээд Жимантай гар барина. Ингээл үйл явдал дахин одоогийн цаг үе рүү шилжинэ. Кью болон түүний багийнхан нэг барилга дээр хурж ирлээ. Кью багийнхандаа энэ газар одооноос бидний шинэ бааз болно гэж хэлдэг. Гэвч тэд дотгош ороод нэг хачирхалтай зүйл олж мэднэ. Тэнд аль хэдийн хин нэгэн шүршүрт орж ялаа. Хэн болохыг шалгахаар очно. Гэтэл тэр хүн нь Бэл байдаг. Бэл тэднийг хараад "Тэгэхээр та нар чин Жиманыг барих гэж дэлхийн нөгөө өнцгөөс хүртэл хүрээд ирсэн хүмүүс юм биз дээ?" гэж хэлнэ. Кью түнд өөрийгөө "Би энэ багийн анхлагч" гэж танилцууллаа. Бэл Кьюг доромжуулж түүний чадвартай эргэлзсэн өнгөөр "Эмэгтэй хүн ийм төрлийн ажиллагааг яаж удирдах чадах юм бэ?" гэсэн утгатай зүйл хэлдэг. Тэгээд Бэл тэндээс явахыг оролдоно. Гэвч багийн булчинлаг залуу түүнийг зогсоодог. Тэр Бэлд "Чи чин тэр нэг нүдтэй Солонгос агент хүн биз дээ?" гэж хэлнэ. Бэл юу ч хариулсангүй. Тэр чимээгүйхэн тэндээс явна. Хэсэг хугацааны дараа Кью болон түүний багийнхан Жини хамтран ажилладаг хүмүүстэй уулзлаа. Тэдэн Жиман болон түүнтэй холбоотой хүмүүсийн талаарх мэдээллийг өгнө. Мөн тэд Murder Help-ийн талаар тайлбарлана. Murder Help бол Жиманы бүтээсэн аппликейшн. Зэвсэг худалдах зорилгоор ашиглагддаг гэж хэлдэг. Энэ үед Жэй Бэлийн талаар асууна. Кью түүний хэнийг хэлээд байгааг ойлгож нөгөө нэг нүдтэй эрийг хэлж гэнэ үү гэж асууна. Тэгээд "Чи түүнтэй аль хэдийн уулзчихсан юм уу?" гэж Жэйээс асуудаг. Бэл бидний ажиллагаанд цаад болж магадгүй гэж бодож байна гэдгээ ч хэлдэг. Энэ хооронд Жиан Murder Help аппликейшн руу нэвтрэхийг оролцоор байлаа. Тэр Brotherloo 6-аас илгээн. Жиан түүнээс "Энэ аппликейшн яг юу юм бэ? Энд чинь бидний мэддэг тэр систем мөн үү?" гэж асууна. Дараа нь Жиан гэрийн эргэн тойронд байрлуулсан хяналтын камеруудыг шалгадаг. Тэр камеруудаа харж байхдаа үүжийн завиа унаад арлаас гарч байгааг анзаарна. Тэр завиараа далаа руу нилээд хол явна. Тэгтэл өөр нэг эрэгтэй түүн дээр хүрээд ирнэ. Тэр хүн үүжинд асуудал гарчлаа гэж хэлнэ. Дараа нь үүжинд хит хитэн хүүхдийг үзүүлдэг. Тэр хүүхдүүдийг хятадаас авчирсан гэдгээ тайлбарлана. Тэр эрэгтэй үүжнээс "Одоо энэ хүүхдүүдийг яах вэ?" гэж асуудаг. Тэгээд бүр тэднийг хайчихъя гэсэн санал гаргана. Гэвч үүжин үүнийг эрс эсэргүүцнэ. Тэр "Гүй, би тэгж болохгүй. Эдгээр хүүхдүүдэд эмнэлгийн тусламж хэрэгтэй байна" гэж хэлнэ. Ингээд үүжин хүүхдүүдийг өөрийнх нь завин дээр авч гарна. Нөгөө эрэгтэй түүнийг зогсоохыг оролддог. Гэвч яг энэ үед Жиан хурч ирээд тэр эрэгтэй рүү дайрдаг. Жиан хүүхдүүдийг шарах гэмтлийг нэмчилж тэдэнд туслана. Хэсэг хугацааны дараа үүжин хүүхдүүдийг эцэг эхтэй дахин уулзуулж чадна. Мөн тэдэнд туслахын тулд мөнгө өгдөг. Үүжин Жианд өөрийнхөө хийдэг ажлын талаар тайлбарлана. Тэр "Би эцэг эхээсээ салсан хүүхдүүдэд тусалдаг" гэж хэлдэг. Үүжин цааш нь тайлбарлахдаа "Хятадаас хүмүүс ажил хийхээр Солонгост ирдэг. Гэвч заримдаа тэд хүүхдүүдээ өөрсдөө хамт авч ирж чаддаггүй. Ингэснээр хүүхдүүд нь эцэг эхээсээ салж үлдэх тохиолдол гардаг. Үүжин ийм хүүхдүүдэд тусалж тэднийг эцэг эхтэй дахин уулзуулт юм байна." Жиан түүний тайлбарыг сонссныхан дараа өөр нэг зүйлийн талаар асууна. Тэр өмнө нь олсон бууны талаар Үүжинээс асуудаг. Үүжин "Тэр буу хаанаас гарч ирснийг би мэдэхгүй" гэж хэлнэ. Гэхдээ "Би өөрөө очиод цагдаад бууж өгнө" гэж амлана. Тэгэхээр Жиан түнд утсан дээрх Murder Help аппликейшнаа үзүүлнэ. Тэнд "Чи энэ аппликейшны талаар яаж мэддэм бэ?" гэж асууна. Энэ хооронд Жин бусад хүмүүстэй хамтран ажиллахыг оролдчихлаа. Гэтэл Бэл тэнд хурч ирнэ. Тэр шууд хоёр бүлэглэлийн толгойлогч руу дайрдаг. Тулаан эхлэхэд Кьюгийн багийнхан ч мөн оролцсон. Тэд хамтран тулалдаж эцэст нь тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь устгахчдаг. Гэвч үүгээр бүх зүйл дууссангүй. Гэнэт Жэй Бэлтэй тулалдаж эхэлнэ. Жэй болон Бэл хоёр хоорондоо тулалдаж эхлэхэд Жин Кьюд "Тэднийг зогсоо" гэж хэлдэг. Учир нь тэдэнд Жиманыг барьж авахын тулд Бэлийн тусламж хэрэгтэй байлаа. Энэ хооронд үйл явдал дахин Жианы амьдарч байгаа арал руу шилжинэ. Жиан тосгоны настай эмэгтэйчүүдэд ажилд нь тусалж байлаа. Эмэгтэйчүүд Жиан болон Үүжийн хоёрын хооронд ямар нэгэн зүйл буруу болсныг анзаарна. Иймээс тэд Жианд "Үүжинтэй очиод нэг ярилцаач" гэж зөвлөдөг. Дараа нь тэд Үүжиний өнгөрсөн амьдралын талаар Жианд ярьж өгнө. Үүжин баг байхдаа аавыгаа алдсан байна. Үүний дараа ээж нь түүнийг орхиод явцсан. Хожим нь Үүжиний өвөөч мөн завны ослоор нас барсан. Ингээд Үүжин баг ганцаараа үлдсэн байна. Тэр цагаас хойш арлын эмэгтэйчүүд Үүжинийг хамтдаа өсгөжээ. Иймээс арлын эмэгтэйчүүд Үүжинийг өөрсдийн төрсөн хүүхэд шиг хайрлаж хамгаалт юм байна. Тэдний хувьд Үүжин бол өөрсдийнх нь хүүл гэсэн үг.
Хэсэг хугацааны дараа Үжийн Жианы гэрт хоол авчирч өгнө. Мөн тэр Жианд нэг чухал зүйл өгдөг. Тэр нь Murder Help аппликейшн руу нэвтрэх хэрэглэгчийн нэр болон нууц үг байлаа. Үжийн болон Жиан хамтдаа сууж хоол идэнэ. Жиан түүнээс чи үнэхээр өөрөө очиод бууж өгөх гэж байгаа мó гэж асууна. Харин Үжийн тийм ээ л гэж хариулна. Гэвч Жиан би чиний нууцыг хадгалнаа, хүнд ч хэлэхгүй гэж хэлнэ. Үжийн үүнийг сонсоод маш их баярлана. Тэр Жианд дахин талархна. Үүний дараа Үжийн Жианы өнгөрсөн амьдралын талаар асууна. Жиан түүнд үннийг багаар ярьж эхэлнэ. Тэр хизээ нэгэн цагт намайг алахаар хэн нэгэн ирж магадгүй гэж хэлдэг. Тэгээд тийм учраас л тэр гэрийнхээ эргэн тойронд маш олон хамгаалтын төхөөрөмж урих байрлуулсан гэдгээ ч хэлдэг. Дараа нь Жиан өөрийнхөө гэр бүлийн талаар ярьж өгнө. Түүний эцэг их Жианыг баг байхад нас барсан. Тиймээс түүнийг авг ах нь өсгөжээ. Авг ах нь Жианд ямар ч аюултай нөхцөлд амьд үлдэх арга барилыг зааж сургадаг байсан. Гэвч Жиан авг ахаасаа айдаг байж. Эцэст нь тэр айцаасаа болж авг ахаасаа зүгтэн явсан гэж Үжинд тайлбарладаг. Дараагийн хэсэгт Ян болон түүний хүмүүс Жианыг хайж байгаа харагддаг. Гэвч тэдэнд нэг том асуудал байлаа. Тэр бүсэд 30 гаруй арал байсан учраас Жиан яг аль арал дээр байгааг олох маш хэцүү явдал авдаг. Ян эхлээд бидний эд зүйлсийг хулгайсан хүнийг олох хэрэгтэй гэж хэлнэ. Хэсэг хугацааны дараа Ян Жианы зургийг харна. Тэгэд Жианыг барьж өгсөн хүнд санал болгосон асар өндөр шагналыг олж харна. Тэр орой Жиан гадаа гүйлт хийхээр гарлаа. Үжинч түүн дээр ирж хамт гүөхэр олно. Жиан өөрийгөө айсан гэж хэлээгүй хэмээн үгүйсгдэг. Гэсэн хэдий ч тэр Үжинийг өөртөөгөө хамт байхыг зөвшөөрнө. Ингээд тэр өдрөөс хойш Жиан Үжи хоёр өдөр бүр хамт гүйдэг боллоо. Хамтдаа өнгөрүүлэх цаг нь нэмэгдэх тусам тэдний харилцаач улам хайртаж эхэлдэг. Арлын настай эмэгтэйчүүд ч тэр хоёрын хоорондын харилцаа аажмаар дотносож байгааг анзаардаг. Жиан болон Үжи хоёр далайн эрэг дээр хамтдаа цагийг өнгөрүүлнэ. Жиан түүнд би чамд дуртай. Яагад гэвэл энэ арал дээр байгаа хүн бүр чамд хайртай гэж хэлдэг. Дараа нь Жиан би өмнө нь хизээч хүмүүсээс ийм хайр мэдэрч үзээгүй гэж үннээ хэлдэг. Үжийн түүнийг тайвшруулж чиний өнгөрсөн амьдрал одоо ардчи үлдсэн. Энд байгаа хүн бүр чамд санаа тавьдаг. Би ч гэсэн гэж хэлнэ. Тэгээ Үжийн Жианы гараа сатгадаг. Жиан түүн рүү хараад инээмсэглэнэ. Гэвч тэдний энэ 50 мөч удаан үргэлжлэхгүй. Холгүй Ян тэдний гэрээ оролцоог гараад ирнэ. Жиан тэд өөрийнх нь нуугдж байгаа газрыг олж мэдсэн байж магадгүй ойлголоо. Тэр Үжинд бид эндээс явах хэрэгтэй гэж хэлнэ. Гэтэл нэг халдагч тэднийг зогсоогоор дайрна. Жиан бууж өгөлгүй эргүүлэн тулалдана. Тэд гэртээ хурж ирэхэд Жиан гадаа байсан нэг варыг хагалдаг. Тэр варны дотор тесрэх бөмбөг нуусан юм байна. Жиан нэг товчлуур дарна. Тэр даруй бөмбөг дэлбэрч тэдний араас ирсэн халдагч ам өргөдөнө. Гэвч Ян болон өөр нэг хүн дэлбэрэлтээс амьд үлддэг. Тэд Жианыг хайсаар гэрийн дотор нэвтрэнэ. Жиан Үжинийг дагуулan өөрийн нууц өрөөлөө ордог. Үжийн өрөөнд ормогцоо тэнд байгаа олон төрлийн зэвсгийг хараад маш их гайхдаг. Жиан түүнд би бүх зүйлийг дараа тайлбарлана гэдэг. Дараа нь Жиан хяналтын камеруудаа шалгана. Тэр халдагчдын нэг нь ураг шалгаж байгааг хараад Жиан тэр даруй тэнд урих байгааг ойлгоно. Улгүй нөх халдагч Жианы тавьсан урхинд ордог. Гэвч Ян эцэст нь Жианы байгаа газрыг мэдчихдэг. Жиан Үжинтэй хамт нуугдана. Халдагчид тэдний зүг гал нээж эхэлдэг. Гэтэл яг энэ үед хэн нэгэн халдагчдын араас гарч ирнэ. Тэр хүн халдагчид руу дайрч тэднийг буулгаа авна. Жиан юу болж байгааг харахад тэднийг аварсан хүн нь Мина байлаа. Мина Жиан руу хараад инээмсэглэнэ. 4-р анги Жиман болон түүний багийнхны хэсгээр эхэлнэ. Brother хит хитэн хүний зургийг бусдад үзүүлдэг. Тэгээд эдгээр хүмүүс бүгд Хятадаас ирсэн байна гэж хэлнэ. Гэвч тэдний мэдээллийн санг шалгахад эдгээр хүмүүсийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Өөрөөр хэлбэл тэд яг хэн болох, ямар байгууллагатай холбоотой, ямар зорилготой ирсэн нь тодорхойгүй байдаг. Жиман нөхцөл байдлыг ойлгоод эдгээр хүмүүс Жианыг олохоос өмнө бид Жианыг аврах хэрэгтэй гэж хэлдэг. Гэвч тэр мөчөд тэд хамгаалалтын камеруудаа шалгаад нэгэн ноцтой зүйл анзаардаг. Хэд хэдэн машин аль хэдийн тэдний байгаа газар руу очсон байлаа. Өөрөөр хэлбэл Жиман болон түүний хүмүүс дайснаа төрүүлж олоогүй. Харин дайснууд тэднийг төрүүлээд олчихсан байв. Улгүй тэдний байршлыг нарийн тогтоохын тулд дорон хөөргөнө. Энэ үед Жэй Бэлтэй ярилцсан. Жэй түүнд нэг чухал зүйлийг сануулж бидэнд Жиман хамдаараа хэрэгтэй шүү гэж хэлнэ. Гэвч Бэл хүүт өнгөр миний замд хизээч битгий саад олоорой. Хэрвээ чи надад саад олвол би чамайг хална гэж сүрдүүлнэ. Үүний дараа үйл явдал өмнөх үеийн нэг хэсэг рүү шилжинэ. Зочид буудалд Жиман болон Жэй хамтдаа байлаа. Жин түүнд юу ч болсон бэ? Жиманыг хамгийн түрүүнд барьж авах хүн нь чи байх ёстой гэж тушаадаг. Улгүй хэд хэдэн зэвсэгт цэрэг Жиманыг баривчлахаар дотгош орж ирнэ. Гэвч чолсон тэднийг аль хэдийн хүлээж байлаа. Тэр маш хурдан хөдөлж орж ирсэн цэргүүдийг устгана. Бүр үүгээр зогсохгүй тэдний ашиглаж байсан дорооныг ч устгахдаг. Үүний дараа дахин нэг өмнөх үйл явдлыг харуулна. Кё Жингээс
Чи яагаад миний дүүг Бэлтэй хамт явуулсан бэ гэж асууна. Тэр чиний дүүд энэ ажиллагаанд шаардлагатай ур чадвар байгаа. Тийм болохоор л би түүнийг сонгосон гэж тайлбарлана. Дараа нь Жин гинэт Кьюгээс чи манай дүүтэй үерхэж байгаа мó гэж асууна. Гэвч Кью энэ асуултанд юу ч хариулдаггүй. Тэр чимээгүй л үлддэг. Энэ үед нэг контейнерын халга онгож Бэйлийн багийнхан дотгош нэвтрэнэ. Гэвч тэдний мдээгүй нэг зүйл байдаг. Чолсон контейнерын дээр нуугдаж тэдний хөдөлгөөн бүрийг хачилж яадаг. Бүгд контейнерын дотор орсны дараа чолсон чимээгүйхэн доошоо бууна. Тэр гадна үлдсэн хамгаалагчдыг устгадаг. Дараа нь контейнерын дотор тесрэх бөмбөг шиднэ. Бэйл бөмбөгийг тэр даруй анзаардаг. Тэр Жэйтэй хамт дотор тал руу үсэрч орно. Жэй гайхан Бэлээс "Эн чин урих гэдгийг чи аль хэдийн мэдчихсэн биз дээ. Тэгвэл яагаад дотгошоо орсон бэ гэж асууна. Контейнерын дотор ормогт зам 2 тийш салаалдаг. Жэй нэг чиглэлээр явж адил гинэт Жимантай нүр тулна. Жэй ямар ч эргэлзээгүйгээр Жиман руу дайрна. Гэвч Жиман түүнээс илүү чадварлаг. Тэр Жэйийг маш амархан буулгаж авна. Гэхдээ Жиман Жэйийг алдаггүй. Тэр түүнийг амьд үлдээнэ. Энэ үед Бэл буун дуг сонсоод тэдний байгаа газар руу яаран хурч ирдэг. Жиманыг харсан Бэл ямар ч анхааруулга өгөлгүйгээр шууд түүн рүү гал нээж эхэлнэ. Жиман сумаас бултаж чадна. Дээш авирч зүгтэж чаддаг. Жэй Бэлийг барьж аваад Жиманыг амьдар нь барих ёстой шүү гэж дахин сануулна. Гэвч Бэл түүний үгийг ердөө тоогддог. Харин ч Бэл Жэйг хөнөөнө. Тэгээд өмнө нь хэлсэн анхааруулга дахин давтаж миний зам цаад болсон хинжээсэн үхэн гэдгийг ойлгуулдаг. Энэ бүх үйл явдлыг Жин шууд амжуулалтын дүрсээр харж ялаа. Бэл Жэйг хөнөөхийг харсан Жин маш их цочирдно. Энэ хоорондоо Жиман зүгцаар нэгэн ачаа тавирын контейнер дотор ордог. Жиманы орсон контейнерыг тэр үед өөр газар руу тэрвэрлэж ялаа. Бэл Жиманы араас хөөж контейнер дотор орж ирнэ. Гэвч Бэлийг дотгош орж ирмэгц Жиман контейнерын хаалгыг түгжчихдэг. Ингээд хаалттай контейнерын дотор Жиман болон Бэл хоёрын хооронд маш ширүүн тулаан эхэлнэ. Тэд бие биетэйгээ хайр найргүй тулалдана. Тулааны үеэр Жиман ямар нэгэн аргаар Бэлийн дуулган дээр тесрэх бөмбөрөг бэхэлж амждаг. Бэл үүнийг анзаардагч гэхдээ аль хэдийн оройтчихсан байдаг. Жиман гартаа барьсан алсын удирдлагыг ажиллуулна. Тэр довчлуурыг дарахад Бэлийн дуулган дээр бэхэлсэн бөмбөг дэлбэрнэ. Бэл дэлбэрлэнд өртөж маш хүнд шархтана. Гэсэн хэдий ч Жиман түүнийг амьд орхихгүй. Тэр буу авч Бэлийг бүр мөсөн хөнөөдөг. Үүний дараа Жиманы холбоотнууд контейнер очсон ачааны машиныг жолоодон тэнднээс зугтдаг. Энэ хооронд Жин хамгаалтын багийнхнаасаа энэ бүх зүйл яаж бичлэгт орчихсон юм бэ гэж асууна. Гэвч хамгаалтын багийнхан бид мэдэхгүй гэж хариулна. Тэд бичлэг хэрхэн хийгдсэнийг мэдэхгүй гэдгээ үгүйсгдэг. Хэсэг хугацааны дараа Жин өөрийн хүмүүсийн нийгэмд нь маш тодорхой тушаал өгдөг. Тэр нь өнөөдөр энд болсон бүх зүйлийг нуун дарагдуулах ёстой гэж хэлнэ. Бодит байдал дээр Бэл Жэйг хөнөөсөн. Гэвч албан ёсоор тараах түүх нь огт өөр байх ёстой байв. Жин Жэйг Бэл алаагүй. Жиман алсан гэж бүх хүнд итгүүлэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл Жэйн үхлийн бурууг Жиман дээр тогхоор шийдчихсэн. Жин энэ хуурамч хөлбрийг хүн бүр үнэн гэж итгэх ёстой гэж шаардна. Хамгийн чухал нь Кью хизэж үннийг мэдэж болохгүй гэж тушаадаг. Кью өөрийн дүү Жэйг Бэл хөнөөсөн гэдгийг ямар ч тохиолдолд мэдэж болохгүй байлаа. Жин зочид буудлын өрөөндөө буцаж ирснийхэн дараа Жиманы тулалдаж байгаа бичлэгийг дахин үздэг. Үүний хажуугаар тэр бичлэгийг засах ажлыг бас зохион байгуулна. Бичлэгийг үзсэн хүн бүрт болсон бүх зүйл Жиман буруутай мэд харагдуулах ёстой байв. Тэгээд тэд бодит бичлэгийг зориудаар өөрчилж Жэйн үхэл болсон бүх үйл явдлын хариуцлагыг Жиманд тогхоор ажиллаж байлаа. Энэ хооронд арал дээр Кимийн цэвэрлэгээний баг хурч ирнэ. Тэд өмнөх тулалдаанаас үлдсэн бүх улмуур нотлох баримтыг цэвэрлэж эхэлдэг. Нью Жинтэй ярилцаж манай хүмүүс бүгд үүнээс өмнө харлыг орхисон байсан хаз олж гэж хэлнэ. Хэрвээ тэд арал дээр үлдсэн байсан бол илүү олон хүн хамь өргөдөх байсан гэж тайлбарладаг. Дараа нь тэр Жианы энэ харлыг бүр мөсөн орхиж явах гэж байгаа тухай хэлнэ. Мөн Жиэнд энэ талаар чимээгүй байгаарэ гэж хэлдэг. Жиан арлыг орхиж явсны дараа тэр тэдний хувьд огт танихгүй ямар ч холбоогүй хүн болох ёстой байлаа. Харин Жиан болсон бүгднийг бодоод энэ хэрэг хэтэрхий хол явчихлаа гэж мэдэрдэг. Явхаас өмнө Ким өөрийн үнэмлэхийг Жианд өгдөг. Тэгээд хэрвээ хизээ нэгэн цагт чамд ямар нэгэн зүйл хэрэг болбол надтай холбоо бариарай гэж хэлнэ. Хэсэг хугацааны дараа Үжин Жианаас чиний жинхэнэ нэр үнэхээр Жиан юм уу гэж асууна. Тэр тийм ээ гэж батлана. Дараа нь Үжин Минагаас бид үнэхээр Жианыг ингэж явуулах ёстой юм уу гэж асууна. Тэгээд Жиан өмнө нь аппликейшн руу нэвтрэхийг оролцсон гэдгийг сануулна. Жиан тэдэнтэй хамт явахыг хүссэн. Гэвч Мина түүнийг зогсоодог. Тэр хэрвээ чи баригдвал үр дагавар нь маш аимшигтай байх болно гэж анхааруулна. Гэртээ буцаж ирсний дараа Жиан би явхаас өмнө бүгдээрээ хамт хоол идэ гэж санал болгоно. Тэр арлын эмэгтэйчүүдийн өөрт нь авчирч өгсөн бүх хоолыг баяртайгаар үзүүлнэ.
Жиан энд байгаа хүмүүс бүгд надад маш сайхан хандсан гэж хэлнэ. Тэгээд сэтгэлээ нэн. Би энд байхдаа урд өмнө байгаагүйгээрээ их аз жаргалтай байна. Бүр аваг ахтайгаа хамт амьдарч байхдаа ч ингэж аз жаргалтай байгаагүй гэж хэлнэ. Мина Жианы юу мэдэрч байгааг ойлгоно. Гэвч бодит байдлыг түүнд сануулна. Жиан энэ арал дээр үлдэж болохгүй. Учир нь тэр энд үлдвэл арлын бүх хүн аюулд орно. Энэ үед Үүжийн далайн ирэг дээр сууж ялаа. Гэтэл генетик гэрлүүд унтрана. Үүжийн далаа руу хараад нэг зав ойртож байгааг хардаг. Тэр завин дээр олон тооны зэвсэгтэй цэрэг байна. Үүжийн тэднийг харсан даруйда юу болж байгааг ойлгоно. Тэд Жианыг авахар ирж. Тэдний дунд Кюч байсан. Үүжийн Жиан руу яралтай уцтахыг оролдоно. Гэвч Жиан тэр үед явах бэлтгэлээ хийж юмаа багалж ялаа. Үүжийн мотоцикл авнаад Жианд анхааруулахаар хамаг хурдаараа давхина. Яг энэ үед дайсны нэгэн дрон довтолж эхэлнэ. Дроны довтлогоонд цэвэрлэгээний багийн хид хідэн ажилтан хам өргөдөнө. Үүжийн эцэст нь Жиан дээр хурч ирээд дайснууд ирчихсэн. Чи одоо эндээс зүгтах хэрэгтэй гэж яаравчлан хэлж амжина. Үүжийн Жианаас завны зогсоолоор явхаас өөр гарах зам бий юу гэж асууна. Тэд ярилцаад өөр нэг нууц замаар зүгтах боломжийг олж тогтооно. Мина Үүжинд чи Жианыг аваад яв. Харин би бусадтайгаа хамт энд үлдэж тэднийг тогтоон барина гэж хэлдэг. Ингээд Үүжийн Жианыг авч зүгтахаар хөдлөнө. Гэвч тэдний гэрээс гармагц олон машин зэрэг хурж ирдэг. Машинтай хүмүүс тэдэн рүү шууд гал нээж эхэлнэ. Тэд буунаас зүгтахын тулд буцаад гэрлүүг орж хан түшин халахвч хийнэ. Гэтэл мотоциклтай хоёр халдагч гэрийн зүг ойртон ирлээ. Тэд гэрийн дотор тесрэх бөмбөг шидчихдэг. Хитгэн хормын дараа асар хүчтэй дэлбэрэлт болдог. Энэ бүхнийг Кю хяналтын камераар хачиглаж байлаа. Тэр мотоциклтай нэг хүн тэндээс зогтож байгааг олж харна. Кю тэр хүнийг Жиан гэж бодно. Тэгээд багийнхандаа араас нь хөө гэж тушаана. Энэ хооронд хит хитэн зэвсэгтэй цэрэг дэлбэрсэн гэрийн дотор нэвтэрч Жианыг хайж эхэлнэ. Гэвч тэднийг Мина болон Ким хүлээж байлаа. Мина Ким хоёр дотгоч орж ирсэн цэргүүдтэй тулдаж тэднийг устгана. Энэ хооронд Үүжийн дайсны машинууд тэдэн рүү улам ойртож байгааг анзаарна. Жиан ч зүгээр хараад сусангүй. Тэр буугаа суугалж дайснууд руу гал нээж эхэлнэ. Жиан буудаж халдагчдын нэгийг буулгаа авна. Өдгөө Мина өөр нэг мотоциклтай хурж ирнэ. Тэр Жиан болон Үүжийн хоёрыг хамгаалахын тулд дайснууд руу гал нээж тэдэнд хамгаалтын галын дэмжлэг үзүүлнэ. Үүжийн энэ боломжийг ашиглан Жианыг дагуулж ой дундуур далайн ирэг рүү хөдлөнө. Гэвч дайснууд тэдний араас тасралтгүй хөөсөр байлаа. Миний араас нь ирж байгаа дайснуудтай тулалдаж дахин хит хитэн хүнийг буулгаа авна. Энэ хооронд Үүжийн Жианыг дагуулсаар далайн ирэгт хүрлээ. Тэнд тэднийг авч явах зав хүлээж ав. Тэд завиндаа сууж зүгтход бараг бэлэн болсон тэр мөчөд Кю тэдний замыг хааж гарч ирнэ. Кю Жианд буужиг үгүй бол найз залуучин ална гэж сүрдүүлнэ. Кю Жианыг дооглон чи өөр нь хаашаа зүгтнэ гэж бодоод байгаа юм бэ гэж асууна. Гэвч тэдний завиар хөдөлж амжаагүй байхад зав гинэт дэлбэрдэг. Зүгтах гол зам нь устсан мэт харагдана. Гэтэл хэдхэн хормын дараа Мина мотоцикл унан хурж ирж дайснууд руу гал нээд. Тэр мотоцикл маш чадварлаг жолоодон Кю руу дайрна. Мотоциклын арын дугуй Кюг хүчтэй мөргөнө. Тэр зохилтонд өртөж ухаан алдан унана. Энэ үед Үүжийн нэг зүйлийг ил болгоно. Түүнд өөр нэг нөөц зав байсан юм. Ингээд Жиан Үүжийн болон бусад хүмүүс тэр завыг ашиглан тэндээс зогтож чаддаг. Гэвч хэсэг хугацааны дараа Кю ухаан орно. Тэр Жиан болон бусад хүмүүс завиар холдон явж байгааг хармагцаа шууд араас нь хөөж эхэлнэ. Мотоцикл унан асар хурдтай давхиж бүр цаашлаа тэдний зав руу үсэрч гарна. Завин дээр гарч ирмэгцээ тэр Минатай тулалдаж эхэлдэг. Тэр хоёрын тулаан нилээд удаан үргэлжлэнэ. Эцэст нь Жиан боломж гармагцаа дохооны дуу авч Кю руу буутдаг. Жианы бууцсан дохооны буу Кюг онно. Тэгээд тэр завнаас ус руу унаж ордог. Гэсэн хэдий ч тэр бууж өгөхийг хүссэнгүй. Түүнийг хүмүүс аль хэдийн далаад жижиг завнуудтай хүлээж байлаа. Тэд Жианы сууж яваад завыг олохоор далайгаар хайж эхэлдэг. Энэ үед Жиан Үүжиний гар салганан чичирч байгааг анзаарна. Жиан араас нь Үүжинийг тэврэн тэгээд уучлаарай гэж хэлнэ. Үүжийн түүнийг тайвшруулан тэр Жианд би юу ч болсон чамайг хамгаална гэж амласан. Хинч чамд гар хүрхийг би зөвшөөрөхгүй гэж хэлнэ. Үүжийн Жиан руу харна. Тэгэхэд Жиан Үүжинийг үнснэ. Гэвч яг энэ үед Кюгийн хүмүүс тэдний завыг олоод ирдэг. Дайснууд завыг шууд устгасангүй. Учир нь тэдэнд Жиан амьдараа хэрэгтэй байгаа. Иймээстэд Жиан болон бусдыг нь айлгахын тулд зориуд завны эргэн тойрон руу гал нээж эхэлдэг. Жиан Үүжинийг дагуулan завны доод хэсэг рүү орно. Гэтэл тэнд очиод Жиан аимшигтай зүйлийг анзаарна. Үүжийн буудуулчихсан байлаа. Түүний шарх маш хүнд байсан бөгөөд Үүжийн өгчээ. Жиан маш их сандарч шархнаас нь гарч байгаа цусыг тогтоохын төлөө бүхнийг хийнэ. Тэр Үүжинийг аврахын тулд жатах бүхнээ л хийсэн байлаа. Гэвч цусыг нь тогтоож чадсангүй. Үүжийн амьсгал хураахынхаа өмнө Жианаас сүүлчийн удаа чиний жинхэнэ нэр үнэхээр Жиан юм уу гэж асууна. Жиан толгой дохин. Тийм ээ. Тэгэхэд Үүжийн түнд чиний нэр үнэхээр
сайхан юм а гэж хэлнэ. Энэ нь Үжиний Жианд хэлсэн сүүлчийн үг байлаа. Удалгүй Үжин Жианы твэрт амьсгал хураана. Жиан түүнийг твэрсэн чигээрээ сэтгэл нь бүр нурж цөрхрөн уйлж эхэлдэг. Тэгээд цөхрөнгөө баран аваг ахаа гэж хашгирна. Гэтэл яг тэр мөчид тэдний дээрээс гинт нисдэг тэрэг гарч ирнэ. Нисдэг тэрэг Кюгийн хүмүүсийн жижиг завнууд руу довтолж дайсны завнуудыг устгана. Удалгүй нисдэг тэргийг жолоодож байгаа хүн хэн болох нь харагдана. Тэр хүн бол Жимман. Дүүн дээш хараад нисдэг тэрэгэн дотор байгаа ахыгаа хардаг. Жимман ч доош харан дүүгээ харна. Эцэст нь аваг ах Зэ охин хоёр маш олон аюул тулааны дараа дахин нүрээ харан уулзлаа. Энэхүү Жиман болон Жиан хоёрын дахин уулзсан мөчөөр 4-р анги төгснө. Турбо киноос ухтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.